Сэрээрээ босоороо 7 цаг өнгөрч байна. Сэрээрээ босоороо. За ингээд 52 дахь өглөө маань эхэллээ. За ингээд энэ өдөр юу болсныг хамтдаа харцгаая. За ингээд өглөө босонгуудаа шууд өглөөнийхөө 400 дээсний өсрэлт рүүгээ орлоо. Сунгалтын дасгалууд, гидсний таталгаа бүгдийг л яг уламжлалт өсөөрөө хийлээ. За энэ өдөр бол цэргийн баярын өдөр өглөө аав 6 цаг болоогүй байхад жахуу чихэн дээр аав хүүдээ цэргийн баярын минь түргийа гэд нэг үнсчээд явж исэн. За ингээд өнөөдөр болвол 24 дугаар сургууль орж нийгмийн ажилтан багштайгаа уулзсан. За мөн бас биеийн тамирын багштайгаа уулзсан. Баясаа ах маань бид хоёрт бэлэг өгсөн хүүхдүүдэд бэлэг өгөн. За үүний дараа эрэг чингэлтэйчүүд буюу чингэлтэй дүүргийнхээ 19 дугаар хороонд байдаг Сэдэ ахында одоо очиж өдрийн хоол хамт иднэ гэд баясаа хүүдээр хэлсэн байгаа. За ингээд орой VIP дүүнэрийн сургалт гэж зөндөө олон зүйл байгаа. За манай гэрт намайг Монгол Улсын ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байхад Монгол Улсын ерөнхийлөгч асан Батлага ерөнхийлөгчийн дурсагсан маш гоё одоо энэ ширийн дугаар ориг энэ одоо одонгууд бол байдаг. За энэ одонгуудаа өнөөдөр бас бичлэг хийж Facebook дээрээ тавьчаад 24 дугаар сургууль дээрээ ирээд үндсэн мэдээллүүдээ аваад бид нар шууд Цэдэнжүү ахих руугаа салхит руу хөдлөлөө. За ингээд Цэдэнжүү ахында гэрт нэрлээ. Мөхрийн мах маш сайхан чандсан. Яагаад ч мэдэхгүй үнэхээр идэхгүй байхын аргагүй их чинь маань хоолстой маш сайхан байлаа. За ах ч хоёрдоо бас баярлалаа гэж хэлье. За энэ үед манай нутгийн ах Энхвэр ах маань ирдсэн. За ингээд Энхвэр ах челленжийг үзэж байгаа хамтдаа гар дээр сүнэ ихээр нь сүнэхаар шийдлээ. Нутгийн ах Говьтай аймгийн Тайшир сумын харьяа. Энхвэр ахтайгаа өнөөдөр 52 дахь өдөр эхэлсэн. Өдрийнхөө 15 гар дээр сүнэлтэй хамт хийнэ. За ингээд байна. За ингээд. За би тоолоо гэж. За 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 За энэ мэдчлээ ингээд Энхвэр ахтайгаа нийтдээ 30 удаа гар дээрээ сайхан сунаалаа. Надаас хамаагүй ах хүн гэхэд бас ямар ч одоо торох зүйлгүй гар дээрээ сайхан сунажлаа. За ингээд нутгийн ах Энхвэр тань одоо сайн сайхныг эрүүл энхийг хүсье. За ингээд өдрийн хоол маш амттай байсан. Цэдэ ахих маань одоо маш сайхан зүйлийг бэлдээд сэтгэл гарган бидний гэртээ одоо халуун дулаан уур амьсгалтайгаар угтаж авсан ах ч хоёртоо сайн сайхныг хүсье. За манай эгч бол үндсэн ногооны бизнес хийдэг. За ингээд ногоо дараад доороо байшин доороо зойр хийжсэн. За зойроо томруулна гэд зорж байгаа юм байна. За хичээсээ байнгын ногоо авнаа гэд ингээд хэлээд бид нар хөдлөлөө. За нэг мэдсэн VIP дүүнрийн хичээлийн цаг болсон байлаа. Тэгсэн харин хичээл дундуур VIP дүүнэр маань цэргийн баярын минь түргийа гэд ингээд надад бэлэг өгчөөлөө. За хайртай дүүнэр та үнэхээр маш их баярлалаа гэж хэлье. Үеийн VIP дүүнэртэйгээ үнэхээр төрснөөс ялгаагүй ах дүүнэр болдог. Ийм сайхан хөтөлбөр бас одоо надад миний амьдрал тохиолсонд баяртай байдаг. За ингээд сэтгэл хөдлөөд гэрлүүгээ алхаад ирлээ. Нийтдээ 30 гаруй минут алхсан байлаа. Гэртээ ирээд 12 минутын гүйлт маань 13 минут яг цэвэр гүүгээд үндсэн сунгалтын дасгалууд руугаа шууд орлоо. За ингээд энэ өдөр бол үнэхээр сайхан байлаа. Гадуураас үндсэн ажлууд маань ч гэсэн бүтэмжтэй. Дандаа сайхан эрэг хүмүүстэй уулзсан. Үнэхээр яг ад жаргалын гормон ялгарна гэдэг шиг ад жаргал дүүр өдөр байлаа. За сунгалтын дасгал хийж хахад охин гэрийн даалгавраа асууж охинтойгоо бас хамтдаа даалгавруудыг хийж байлаа. За ингээд эзний татал бүх юмнууд одоо ингээд сайхан байна оо. За би ер нь 85.8-9 кг руу орцсон байгаа шүү гэдгээ хэлэх бас таатай байна. Маргааш өглөө эцсийн байдлаар бас жингээ үзье. За ингээ гарын ардлын булчингаа сайжруулах дасгалаач бас өнөөдөр хийгээд авлаа. Октоодтойгоо хамтдаа бас хийлээ. За бүгдөө сайхан баярлаарай, сайхан амраарай. За ингээд 52 дахь өдөр маань Улсын хурлын гишүүн Баясаа ахтайгаа хамтдаа Чингэлтэй дүүргийнхээ нэгэн эрхэм Цэдэ ахында бас очлоо. За өнөөдөр VIP дүүнэртэйгээ уулзлаа. Алхаж бас гадуур ажлаа амжуулсан олон өдрүүд олон үйл явдлууд тохиолоо. За ингээд маргаашийн 4 дахь өдрийн ажилд өндөр амжилтыг хүсье. Бүгдөө сайхан амраарай. Баярлалаа. Баярлалаа.